Ажил мэргэжлийн тодорхойлолт үндэсний ажил мэргэжлийн ангиллалын тодорхойлолтын бүтэц бүрэлдэхүүн, түүнд дүүцүүлэх боловсролын түвшин, дотоод бүтцэд байгаа ажил мэргэжлийн бүлэг, дэд бүлгийн талаарх ойлголтыг танилцуулъя. Үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт 08-д аливаа ажилтны албан боловсрол, сургалтын түвшинд бус. Харин тодорхой даалгавар, хариуцлагыг биелүүлэхэд шаардлагадах мэргэжил чадварт илүү түшиглсэн болно. Гэхдээ мэргэжлийн өндөр түвшин шаарддаг ажил мэргэжлүүдийн хувьд их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад эзэмссэн боловсрол ямагт шийдвэрлэх үүрэгтэй байдгийг үндэс болгосон байдаг. Албан боловсрол сургалтын шаардлага нь ур чадварын түвшинг хэмжих нэг үзүүлэлт юм а. Ур чадварын түвшинг тодорхойлох хамгийн чухал хэмжүүр бол ур чадварын түвшин бүр дээр тодорхойлсон тухайн ажил мэргэжилтэй холбогдох үүрэг даалгаврыг гүйцэтгэх ур чадварын онцлог шинж юм а. Боловсролын олон улсын стандарт ангиллалын боловсролын дөрвөн түвшин манай улсын ажил мэргэжлийн тодорхойлолтын мэргэжлийн аль түвшинд хамрахыг жишг утгаар нь тодорхойлж болно. Ерөнхий боловсролын сургуулийн боловсролын тогтолцоо 12 жил шилжсэнээр үндсэндээ Европын жишгт тохирох болж байна. Үүнд үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт 08-ын анхдагч түвшний мэргэжил нь олон улсын боловсролын стандарт ангиллалын ойролцоогоор 5 жил үргэлжилдэг анхан шат буюу 5-6 жилийн боловсрол шаардна. Үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт 08-ын 2 дахь түвшний мэргэжил нь олон улсын боловсролын стандарт ангиллалын ерөнхий боловсролын 1 ба 2 дахь ангиллалын буюу нэгдэх нь 11-ээс 12 насныхан ойролцоогоор 3 жил үргэлжлэх. 2 дахь нь 14-өөс 15 насныхан мөн 3 жил үргэлжлэх боловсрол шаардахаар байна. Энэ бүлэгт мэргэжлийн сургалт, дагалдан сургалт, туршлага эзэмшилт байж болно. Үндэсний ажил мэргэжлийн ангиллалын тодорхойлолт 08-ын 3 дахь түвшний мэргэжил нь олон улсын боловсролын стандарт ангиллалын 5 дугаар ангиллалын буюу 17-оос 18 наснаас эхэлж дээд боловсролын эхний шатнаас доогуур дипломын боловсрол эзэмшигчийг хамаарна. Үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолт 08-ын 4 дахь түвшний мэргэжил нь олон улсын боловсролын стандарт ангиллалын 6-7 дугаар ангиллал буюу 3-аас 5 жил үргэлжлээд их дээд сургуулийн диплом олгодог боловсролын хэмжээнд дүүцэж байх жишээтэй. За, үндсэн бүлэг болон ур чадварын түвшний тайлбарыг хэлье. За, үндсэн бүлэгт нэгт нь менежер, ур чадварын түвшин нь 3-аас 4 дугаар түвшин, 2-т нь мэргэжилтэн 4 дугаар түвшин, 3-т нь техник болон туслах дэд мэргэжилтэн 3 дугаар түвшин, 4-т нь контор үйлчилгээний ажилтан 2 дугаар түвшин, 5-т нь худалдаа үйлчилгээний ажилтан ур чадварын 2 дугаар түвшин, хөдөө аж ахуй, загас агнуурын ажилтан 2 дугаар түвшин, 7-т нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил үйлчилгээний ажилтан 2 дугаар түвшин, 8-дугаарт төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч 2 дугаар түвшин, 9-т нь энгийн ажил мэргэжил 1-2 дугаар түвшин, 10-т нь зэвсэгт хүчний ажил 1-2-4 дугаар түвшин. Ур чадварын 4 дугаар түвшин болон боловсролын олон улсын стандарт ангиллал 97. ISCO 08 ур чадварын түвшин. Боловсролын олон улсын стандарт ангиллал 97. Ур чадварын 4 дугаар түвшин буюу боловсролын олон улсын стандарт ангиллал 97 дээр 6-т буюу дипломын боловсрол агсан түвшний судалгааны. Ур чадварын 4 дугаар түвшин 5-ын А буюу мэргэжлийн боловсрол 1 дугаар зэрэг дунд хугацааны гэж ангиллах нь. 3 дугаар түвшин 5-ын Б мэргэжлийн боловсрол богино дунд хугацааны. 2 дугаар ур чадварын түвшин боловсролын олон улсын стандарт ангиллал дээр 4 буюу бүрэн дунд боловсрол. Ур чадварын 2 дугаар түвшин боловсролын олон улсын стандарт ангиллал дээр 3 буюу суурь боловсрол. Ур чадварын 2 дугаар түвшин боловсролын олон улсын стандарт ангиллал дээр 2 буюу бага боловсрол. Ур чадварын 1 дугаар түвшин боловсролын олон улсын стандарт ангиллал дээр 1 буюу бага насны хүүхдийн боловсрол гэж ангиллагддаг байх нэ. За, ерөнхийдөө ажил мэргэжлийн 1 ба 2, 3 дугаар үндсэн бүлэгт их дээд сургуулийн болон түүний дараах шатны боловсролыг түүнтэй адилдах түвшин шаардагдах ажил мэргэжлийг 4-өөс 8 дугаар үндсэн бүлэгт нь мэргэжлийн дунд чадны боловсрол шаардах ажил мэргэжлийг 9 дугаар үндсэн бүлэгт
бага, бүрэн бус дунд боловсралтай буюу мэргэжлийн анхан шатны боловсрал, үл шаардагдах энгийн ажлыг 10 дугаар үндсэн бүлэгт зэвсэгт хүчний зэрэглэлийн ажил мэргэжлийг тус ангилсан болно.